Самбайцгаана уу? Налагчуудтай хайр түгэе мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. Энэ цаг мөчид нартад мэндэлсэн нандан сайхан өдрөнд тохиож байгаа ээж оюун тунгалагтай хэмээн хаяглаж охин хүүгийнхэн зүгээс илгээсэн маш гоё мэдчилгээг бид уламжлах гэж байна. Унгар улсад суугаа охин оюумаа хүү цогт баяр бэр дуурмаа нарын чин сэтгэлийн үгс бүхэн шингэсэн энэ хүү гоё цэцгийн баглагаар төрсөн өдрийн эзнийг маш гоё баярлуулцгаая. За манай мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид шинэхэн дугаараа шинэхэн зочинтойгоо үргэлжлүүлж байна. Миний их энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан амарч байна уу? Сайхан амарч байна. Баярлалаа. За оюун тунгалаг их чи өнөөдөр 10 дугаар сарын 21. Их гоё өглөөний наран мандаж өдөр сайхан үргэлжилж байна. Таны хувьд ямар өдөр вэ? Миний хувьд өстой хамгийн гоё бахархалтай өдөр. Бид ээжтэй бас мэдчилгээ дэвшүүлсэн байгаа. Тэгээ би ээжээсээ төрсөн. Одоо би 67 нас хүрч байгаа. Тэгээд би ээжтэй минь түргээд одоо өнөөдөр миний төрсөн өдөр. Тэгээ за тэглгүй явах тэгэхээр өнөөдөр төрсөн өдрийн баяранд тохиож байгаа эрхэмсэг сайхан бүсгүй танд. Энэ цаг мөчид хоёулан гүзэн суугаа таньдаг эрхэм дотны хүмүүс нийт налайгчдын нэрийн өмнөөс хорвоод мэндэлсэн хосгүй баяр төрсөн өдрийн мэнд хүргье. за баярлалаа. Та манай нэвтрүүлгийг юу н үзчихсэн бэ? Үгүй. Үгүй. За тэгвэл эхлээд өөрийгөө танилцуулъя. Бид нар налагчуудтай хайр түгэе гэд гинтийн бэлэг барьдаг. Хүмүүсийн төрсөн өдрийн баяраар эм гой цэцгийн баглаануудыг араас нь аваачиж яг тань шиг эрхэм сайхан ижийн нарыг баярлуулдаг учиртай. Тэгэхээр энэ цаг мөчид сая бас та маань хэлж байгаа шүү дээ. Хүү охин хоёр гэж исэн. Онцгойлон яг хинээс юм бол ер нь хүүхдүүд мөн үү бэлэг явуулах хэрэгтэй юм байгаа юу? Бэлэг явуулах хэрэгтэй хоёр нь лин хоёр. Тэр өнгөртэйгээ охин минь. Тий. Охин нь яваад хэр үзье. Одоо 3 жил болох гэж санаж байна уу? Тий, санаж. Амар их санаад уйлсан шүү дээ өглөө уцаар яриад. Одоо чи минь байсан бол одоо би өстэй ургийн ингээ ганцаараа сууж байхгүй гэл. Тэгэхээр оюун агч маань бол бат итгэлтэй охин хоёр бахаа л гэж бодож байгаа тийм үү? За тэгэхээр ингээ жилийн төрсөн өдрөөр чихтэйхэн сайхан баярлуулдаг шүү дээ хүүхдүүд. Тэгвэл энэ жилийнх нь арай өөр байна оюун агч. Дүүг би бүрдний ингэж баярлуулж байгаагүй наа. Тэгээ би бол амар сэтгэл баг дүүд нь ингэсэн бидний сэтгэлийн үгсийг энэ цэцгийн баглаанд шингээгээд хэдий бид өдөр болгон уулзаж уцаар ярьдаг ч гэсэндээ хэлхийг хүссэн үгс дэндүү их байдаг. Тэгээд харахаараа л нэг л тийм ээжигээ харахаар учиргүй баярын нулимс нүдэнд бүрхдэг учраас чи дамжуулж өгөөч гэдэг даалгавар өгсөний дагуу ирсэн шүү. Одоо охиныгоо эхлээд маш гоё сайн сонсоорой гэж хүсье. Энгэрдээ нааж элгэндэн тэрвэрч энэ хорвоод төрүүлж исгсэн ижимэн таньда төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Ээжээ элсэн говийн ширхгийн тоогоор таньда бид чинь хязгааргүй хайртай шүү. Ингээс нэвэлсэн сүхтэн залгилж энэ орчлонд хүн болсон учраас ээж таныхаа өмнө бид чинь дэндүү их өртөө шүү. Халуун хөвлөд тань бүрлдэж хүн болсон учраас хайрлахгүй байхын аргагүй юм аа миний ээжээ. Хамаг сайхан бүхнийг тань хүртэж хүн болсон учраас хүнлэхгүй л байхын аргагүй юм аа. Ээжээ сүсэгтэн биш гэлээч бидэнд шүтдэг ганцхан шүтэн байдаг юм шүү. Одод тэнгэрийг бид шүтдэггүй, огторгүй ертөнцийг ч бид шүтдэггүй, олны хил ам хараал ёроолыг ч бид шүтдэггүй. Орчлонд ганцхан бид ижи бурхныхан шүтэж явдаг юм шүү. Таньда нарт хорвоод мэлмиг иж мэндэлсэн энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Бидний ээж болж мэндэлсэнд баярлалаа. Орчлон дэлхийд биднийхэн төлөө ижимэн дэндүү их хичээснийг үрсэн сандаг шүү. Одоо танаасаа юу ч хүсэхгүй. Та минь эрүүл дэрэгдэн байвал охин хүү хоёр нь орчлон жаргаж явахын нэрэн тэр юм шүү дээ. Таньда аз жаргал сайн сайхныг хүсээд алс холын өнгөр улсад суугаа охин оюума хүү цогт баяр бэр дуурмаа нараас нь маш гоё бэлэг явуулсан байна. Төрсөн өдрийн мэнд хүргье. баярлалаа. За тэгээд оюун агчээ сэтгэл байвал холддоггүй гэдгийг улс тамнаад охин нь илгээсэн мэдчилгээгээр тэгээд бас утасны найнаас догдлон суугаа хүү бэр хоёрынх нь хайрыг шингээж авчирсан учиртай. Одоо бидний бичлэгийг бас үзээд сууж байгаа. Охин хүүхдээ хандж гоё талархал дэвшүүлье.
ээж нь хүн хоёртой хязгааргүй хайртай шүү. Та хоёрт бол хайртай байж энэ дэлхийд амьд яваа. Гэхдээ ээж нь хизээж ганцаарддаггүй. Та хоёрыгаа мөрөөдөл та хоёртойгоо бодоол сууж идэг. Сэтгэл дотор хайрладаг. Тийм учраас миний хоёр хүү ажил төрлөө сайн хийгээд хүний дайтай сайхан яваарай л гэж ээж нь хүсмээр байна. За тэгээд хүүн хэлэхдээ маш их хайртай гэж дамжуулсан. Охин нь бас удахгүй ээж дээрээ гүүгээд очиод аз жаргалтай тэр уулзалтыг тэсэн ядан хүлээж байгаа гэсэн шүү миний хчээ. Зүүнээ сэргчэрч урсах он жилүүдийн урсгалд зүгээр л та минь дэрэгдэн байж хайрлаарай. Ээжээ гэж дуудах болгонд нөө баярлдаг. Ижил хідэн урсдаг. Уртнаслаж хайрлаарай миний хчээ. Сайхан баярлаарай. За баярлалаа. Стаг яаж хэлэх ч үг болтохгүй юм. Баг. Анх удаа би хүү хоёрыг ийм гоё бэлэг авч алс хол сууга хоёр хүүхэдтэй өстой. Хязгааргүй хайртай шүү. Миний хоёр хүүхд гэсэн над дандаа хайртай ээжээ хайртай цагт хоёр бол ялгав. Би ээж байхгүй бол би байхгүй шүү. Хайртай шүү л гэдэг юм. Тэр ачийн ээжигээ бодож байгаа бол тэгэл болоо. Өөр яах юм тийм. За тэгээд хайранд жаргаад л байгаараа миний хчээ. Баярлалаа. Та идсэн баярлалаа. Ямар мундаг гоё юм бэ. Би энэ өдрийг бол хизээч мартахгүй. Амар гоё байлаа. За сайхан баярлалаа. зүрхнээсээ аясан ээжийн бүвэ намч надтай хам ихрээ насны хороо ойран жаргал